бүх хүмүүсийг одоо байгаар нь хүлээн зөвшөөрөх те эргэтгэж байх тийм ээ гэх мэт ингээд бас юм том байгууллагын бодлоготой болсон. Тэгээ яг тэрнийхээ дагуулan одоо хүмүүстэй анхаарч халамжлална. Тэгэхээр магадгүй одоо манай подкастыг үзэж байгаа тий критикийн амралтыг авах гэж байгаа хүүхдээ харан сууж байгаа эмэгтэйд нэг юм айц тий би одоо буцаад очиход ажлын байр маань байдаг болов би өөр нь яатсан байх бол гэж айхаас илүү яг тухайн мөчтөө төвлөрөөд одоо тухайн тэр шилжилт хийсэн тэр одоо оршиж байгаа үе шат дээрээ одоо тэр ээж гэдэг карьераа аюу гой бүтээх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн болгонд одоо ээж болсон мөчөөс энэ хорвоогоос явцныхын дараа ч гэсэн тэр хүний нэртэй хамт байдаг нэг том карьер байдаг тийм үү тэр үл ээж тийм бидний одоо хэдэн компанитай ямар их төрөнгөтэй ямар албан тушаалтай байсан бол нэг их дурсагдахгүй. Тэгэхээр ээж гэдэг карьер өөрөө маш үнцэнтэй. Тэгэхээр би хүүхд төрүүлээд одоо би өөрийгөө алдчихээн гэдэг их мэдрэмжтэй байдаг юм шиг байна. Тэр мэдрэмжийг авах хооронд би одоо бүхэл бүтэн хүний амьдралыг бүтээж байна. Би Монгол улсынхаа хөгжилд одоо маш гоё одоо гайхалтай тийм үн цэнийг бүтээж байна ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо энэ гоё карьер одоо би айгүй анханаас нь их гоё зүг бүтээх хэрэгтэй гэдэг ингээд бодоод явбал зүгээр байна.